Намайг Оржийн цог гэдэг. Би их сургуулийнхаа гавл үл хөдлөх хөрөнгийн зууч мэрэгчлээ ч гэсэн одоогоор өөрийн гэсэн тодорхой эргэлсэн адил. Би өдрөөлөн босоод байдаг. Хөлбөмбөг тулгуур. Гэхдээ би өвлөлт. Харин энэ бол миний найз сайхан. Жохон дүүхүүд ч гэсэн тэр намайг бодвол машин. Энэ бол миний аав. Тэр өргөжл миний төлөө санаад байна. Ажил авах чинь юу болж байна? Тэгж яад орондоо гэж. Юу тэгж яад орно гэж? Дандаа л тэгж хэлж яах юм? Гүчийн хүүхдтэй хэлэлтэй. Тэгж байгаа л гэх юм. Наад шүтээ янзлуулаач дээ. Гадаан тэмээ хөнөд. Өрөөсөө юм ярьж байгаа ч юм. Баяхтай миний хөдөлж байгаа юмд орох байлгүй дээ. Аавынхан загж байгаа хүүхдийнхэн байж байгаа нь таарчд. Ямар санаа? Яаж юу гэдэг юм бэ? Ихгүй юу? Энэ үү? Орчин үед интернет сошиал ертөнцид залуучууд өөрсдийгөө зарж байна. Байна. Монгол брэнд үү? Тийм байна. Таныг гадаадын нэгэн бүсгүй сонирхож байна. Та 22 цагт Баатар буудлын дээр ирнэ үү? За. Тэгээ. Би орой яваад чи. За баярлаа. За. Гадаадын хүн гэж доллар хамт байна. Яаж штэ. Don't touch me. Good luck. За ямар вэ? Яа. Тасгай чиж тансаг өгөлдөө болсон байна да. Яасан? Чи яаж байгаа юм бэ? Яас бэ? Одоо чи өөрөө ууснараа энийг өөр хийм дөө. Би юу гэж хийжтэй чи өөрөө ихгүй юу?
Надаас одоо юу гард юм бэ? Яс мөнгө авсан уу?